Манай мэдээллийн хөтөлбөр зочны цагаар үргэлжлэн тавхан төрөх гэж байна. Ингээд бид студидтэй хуульчдын холбооны их хурлын талаар мэдээлэл өгөхөөр хуульчдын холбооны хамгийн газрын дарга Ган болдыг ирүүлээд байна. Танд өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Телевизийг үзэж байгаа үзэгчд болон нийт хуульчдаа бас өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр их хурлын талаар хоёулаа яриагаа эхлэе. Тэгээ ер нь хэдэн оноос ер нь яг энэхүү хурал маань яг аль биесээр явагдаж ирсэн бэ? За хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль 2012 онд батлагдаад 2013 онд Монгол улсын хэмжээнд одоо нутаг дэвсгэр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эхэлж бүх хуульчид маань их хурлаа хийсэн 13 оны 10 сард. За тэгээд одоо өнөөдрийн байдлаар бол 3 дахь жил дээр ирж байна. За их хурл маань бол ээлжид бол ээлжид бус гэдэг хэлбэрээр явагддаг. За ээлжид хурал маань 2 жилд нэг удаа явагддаг. За энэ удаагийн их хурал маань бол ээлжид бус их хурал байж байгаа. За ямар учраас суралж байна вэ гэхээр манай хуульчдын холбооны зөвлөл гэж байна. За энэ зөвлөл маань хуульчдын холбооны одоо удирдлагаар хангах, бодлогын тодорхойлох тийм байгууллага, хамтын удирдлагын байгууллага. За мөн мэргэжлийн хариуцлагын хороо гэдэг байна. За энэ маань хуульчдын ёс зүй хариуцлагатай холбоотой асуудлууд үйлдэл гаргадаг тийм хороо байж байгаа. За энэ хороо болон зөвлөлийн маань бүрийн эрхийн хугацаа дууссан учраас за хуульчдын их хурлыг зохион байгуулахаар одоо төлөвлөд байна. За хурлаа бол бид бас энэ оны 10 сарын 14-нд одоо төрийн ордонд зохион байгуулахаар ингэ хуульчдаа зараа хүргээд байж байна. Тэгэхээр яг энэ хуулийн одоо яг энэ хурлын бүрэлдэхүүн нь ер нь ямар байдаг юм бэ? Ямар зохион байгуулалтаагаар яг энэхүү хуралд оролцдог юм бэ? За бүх хуульчдынхаа тэнцвэрийг хангах үүднээс нь хуулинд нь зохицуултыг хийж өгсөн байдаг. Мөн хуульчдын холбооны дүрмээр бас бид бас энийг ярьсан их хурлаараа. За нийт одоо Монгол улсын хэмжээнд одоо 5400 хуульч байна. Манай холбооны гишүүний бүртгэлтэй. За үүнээс 4800 хуульч яг идэвхтэй одоо үйл ажиллагаагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл үлдсэн хуульчид маань бол хуульчийн эрхийг төр зүтгэлзүүлсэн юм байдалтай. За энэ дээр мань шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульч гэсэн 4 төлөөл их хуралд маань оролцдог. За явагдах одоо журам маань зарчим нь юу гэхээр санал хураалт явагддаг. Захим хэлбэрээр бүх хуульчид өөрсдийн нэвтрэх эрхээр ороод за эхлээд одоо нэрээ дэвшүүлдэг, төлөөлөгчөөр оролцох тухай. За дараа нэр дэвшүүлэх хугацаа дуусгаар нийт хуульчид маань тэр нэр дэвшүүлсэн хуульчдаас хэнийг төлөөлөгч оруулах гэдгийг бас сонгодог. За ингээд давхар шалгуулалттай байх нь тийм ээ. Мөн бас квотын хувьд гэвэл нийт хуульчдын одоо өмгөөлөгч гэхэд бол нийт төлөөлөгчдийн 40% байна. За шүүгч прокурор маань 20%, бусад хуульч маань 20% хангаж оролцсноо гэдэг ингээд заасан байдаг. За их хурлын маань төлөөлөгч сонгох нэр дэвшүүлэх асуудал маань 9 сарын 23-наас эхэлж байгаа. 4 өдөр нэрээ дэвшүүлэх журамтай, 3 өдөр санал хураалт нь явагдах юм. Тэгэхээр хуульчдын хурлын ер нь бүрэн эрх нь юу байдаг юм бэ? За хуульчдын их хурл маань хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль зааснаар хуульчдын холбооны дүрмэндээ нэмэлт өөрчлөлт оруулах, за хуульчдын холбооны зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, батламжлах, мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдийг мөн чөлөөлөх, батламжлах, за хуульчдынхаа холбооны гишүүдийн татварын хэмжээг тогтоох, холбооны ерөнхийлөгчөө сонгох гэдэг иймэрхүү бүрийн эрхүүд бол байгаа. Холбооны ерөнхийлөгчөө бол түрүүжээ сонгосноо. Тэгээ ээлжид хурлаараа 2013 онд анхны ерөнхийлөгч томилогдоод 2 жил хугацаанд болоод 15 оны 10 сард шинэ ерөнхийлөгч томилогдсон байж байгаа. За зөвлөлийн гишүүд нь бол 3 жилийн одоо хугацаатай гэдэг нь сөөлжж явдаг байж байгаа ерөнхийлөгч зөвлөлөө. Тэгээд бас одоо сайн дурын хороо гэж бас 14 сайн дурын хороо байгуулагддаг гэсэн энэ талаараа бас дэлгэрэнгүй яриач. Тий, одоо саний манад бүртгэлтэй бүх гишүүд хуульчид маань өөрсдийн эрх зүйн салбар чиглэл тус бүрээрээ сайн дурын хороонд одоо нэг хуульч маань 3 хороонд орох хэрэгтэй байдаг. За тухайлбал иргэний эрх зүйн хороо, захиргааны эрх зүйн хороо, эрүүгийн эрх зүйн хороо, за эдийн засгийн эрх зүйн хороо, үндсэн хуулийн эрх зүйн хороо гэх ингээд 14 хороо байна. Хамгийн сүүлд нөхөрлөлийг дэмжих хороо гэдэг юм. Манай энэ хуульчдын холбоонд бүртгэгдэх нөхөрлөлүүд маань бас нийлээд тийм хороо байгуулад за эндээсээ одоо тэр түрүүний ярьсан зөвлөлд одоо очих гишүүнтэй одоо төлөөлөл болгож явуулдаг. Өөрөөр хэлбэл за тэр хороо маань хэдэн гишүүнтэй хамаарат тэр зөвлөлд очих тоо нь бас хязгаартай байдаг. 20-оос одоо 20 хүртэл гишүүнтэй бол нэг гишүүн зөвлөлд одоо илгээх хэрэгтэй. 50-аас дээш бол 2, 100-аас дээш бол 3, 200-аас дээш бол 4 хүн гээд тэгээд түрүүчийн зөвлөлд маань одоо ингээд саний хороод маань өөрсдийнхөө хүмүүсийг бас сонгуул явуулаад илгээдэг. За энэ зөвлөлийн гишүүнд илгээх сонгуул маань бол өнөөдрөөс эхэлж байгаа мөн 19 өдрөөс эхлээд одоо ингээд манай вебсайтаар бас захим хэлбэрээр нэрээ дэвшүүлэх ажил ингээд явуулж байна. Тэгэхээр хуульчдын бас одоо шалгалт тунгаахгүй болох гэж байгаа 11 сард бас болох гэж байгаа тий. Ер нь одоо энэхүү шалгалтанд оролцогчид ер нь хэр их бүртгүүлсэн байна. Энэ бэлтгэл ажил ер нь хэр байгаа вэ?
За хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар энэ 16 оны 4 сарын 15-наас хуульчийн мэргэжлийн шалгалтыг одоо манай хуульчдын холбоо маань өөрөө зохион байгуулахар болсон. Тэгээд 5-ын хувьд гэвэл 11 сарын 23, 24, 25-ны өдөр хийн. За хуульчийн шалгалт дээр манай шалгалтын хороо гэдээ байж байгаа. Усыг чиг үүргийн хороо, түрүүн сайн дурын хороо эсвэл одоо энэ чиг үүргийн хороо маань яг энэ маань хариуцаад явж байгаа. Шалгалтын комисс маань одоо бэлтгэл ажилдаа орцсон. Биднээс шалгалтын бүртгэлийн ажлаа эхлүүлсэн. За энэ шалгалт маань бол яг хуульчийн эрх зүйн байдлын хүрээнд бол зохион байгуулагдана. За тухайлбал өнгөрсөн 14, 15 оны ингээд аваад үзэхээр жилд бол 1500-аас 1700 одоо эрх зүйч шалгалт өгж байна. За тэгвэл тэнцсэн байдлыг аваад үзвэл 20% тэнцэж байна. 300-аас 400 хуульч тэнцсэн юм. Тэгээ үндсэндээ энэ маань их сургуулаа төгсөөд, хуульчийн сургууль төгсөөд 2 жил мэргэжлийн дадлага хийсний үндсэн дээр энэ шалгалтыг өгөх эрх үүсдэг. За энийг биднээс бас нэг зэгцтэй болох үүднээс нь яг энэ жилээс тэр өмгөөлөгчийн туслах, яг туслах ажилтны шүүгчийн туслах гэднээсийг бүртгэж хэлсэн өөрсдөө. Тэгээд яг энэ одоо бүртгэлтэй байгаа хуульчдаас эргээ шалгалт авах. За цаашлаад түрүүн хэлээ хуулийн хүрээнд бас нэг чиг үүрэг ирсэн байгаа. Хууль зүйн сургуулиудыг магадлан итгэмжлэх чиг үүргээ биднээс бас магадлан итгэмжлэх хороогоор дамжуулаад энэ ажлыг бас зохион байгуулад эхэлж байна. Тэгээ өөрөөр хэлбэл манай магадлан итгэмжлэх одоо комисс маань тухайн одоо манай Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 17 хууль зүйн сургууль байна. Энийг магадлан итгэмжлээд за сургуулийн хөтөлбөрийг өгж байна. Сургуулийн стандарт, багшийн одоо ур чадвар тэр хүрээндээ одоо тэр сургуулийг төгссөн хуульч нар маань цаашдаа одоо хуульчийн шалгалт өгдөг болов гэж. Тэгэхээр ер нь их хурл ер нь хичнээн гишүүд ер нь оролцсон юм бэ. Одоо 3 дахь жилдээ одоо зохион байгуулагдаад явж байгаа шүү дээ, тий. Ер нь урхан жилүүдийнхийг харж байхад бас энэ жилийн ер нь онцлог юм юу байхаар бас харагдаж байна. За ер нь бол манай ингээд хуульчд маань ингээд жил болгол нэмэгдээд байна. 300-аас 400 би танд хэллээ. Тэгээд энэ хүрээнд одоо нэмэгдэх тусам нийт гишүүдийн одоо 10% бол төлөөлөгч байна гэж заасан байдаг. Тэгэхээр одоо 4800 яг идэвхтэй гишүүн байна гэхэд бол 480 хуульчхан төлөөлөгч болно. Цаашлаа 6000 гишүүнтэй бол 600 хуульч ингэ болоод явал нэмэгдээл яваад байна. За баярлалаа. Бид хоёрын ярилцах цаг бас энэ түрээд өндөрлөж байна. Та бүхний ажилд амжилт хүсье. За баярлалаа.